энэ өдрийн мэндийг хүргье. За манай байгууллагаар үйлчлүүлсэн одоо ариун жаргалын маань виз одоо ингээм амжилттай гарсан байна. Үйлчлүүлээд 7 сарын 18-нд одоо аялын визийг хүлээж авсан бөгөөд манай байгууллагаас зөвлөгөө, мэдээлэл бүхэл одоо үйлчлэгийг аваад аяллахын визийг одоо хүлээж авсан. За энэ ариун жаргал маань бол нөхөртөөгөө аялын виз өгсөн байгаа. Өөрөө байгууллагатай ажилладаг боловч нийгмийн даатгал 400 мянгаар төлдөг. Давхар 5 сая байршуулсан. Нөхөр нь багш мэргэжилтэй мөн одоо ажилласан жилийн хүрэхгүй учраас бас 5 сая байршуулад гэр бүлээрээ хамтдаа ингээд 5 сая байршуулад аялын визийг өгсөн байгаа. Манай байгууллагаас бас нэмэлт оруулж материал юу байгаа эсхийн тулд мэдээлэл зөвлөгөө нэмэлтээр өгөөд баталгаад хаягийг гаргаад аппликейшнийг бөглөөд ингээд 6 сард энэ аялын визийг өгсөн. 7 сарын 18-нд бол аяллахын визийг амжилттай хүлээж аваад 7 сарын 20-нд бол нөхөр нь төрүүлээ явцсан. Манайхаас баталгаад хаягийг аваад энэ удаа эхнэр нь одоо явах гад одоо баталгаад хаягийг авахаар манай дээр үйлчлэгийг аваад одоо хүлээгээд байж байна. За тэгэхээр манайхаас үйлчлэгээ авсан хураамжил бол гэр бүлээрээ хоёулаа орсон гэдгээрээ үйлчлэгийн багц нь өрдөө нийлээд 60 мянган төгрөгийн үйлчлэгээ аваад аяллахын визийг амжилттай хүлээж авлаа. За тийм учраас та бүхэн бас аяллахын виз хүсэж байгаа бол манай байгууллага дээр мэдээлэл зөвлөгөөгөө аваад баталгаад хаягаа гаргуулад анкетн дээр бөглөх одоо мэдээллүүдээ бүрэн зөв бөглүүлээд аяллахын визийг хүсээрээ. Танд бас аяллахын виз одоо 100% авах бүрэн боломж бас байгаа шүү гэдгийг сануулж хэлмээр байна. За ингээд бас манай МК Bridge-ийг сонгон үйлчлүүлсэн гэр бүл ариун жаргалынхандаа амжилт хүсье. Баярлалаа.